За эрхэм хүндэт радио сонсогч болон орон нутгийн телевизийг үзэн суугаа эрхэм үзэгчид сонсогчид та бүгдийнхээ энэ өдрийн амар амгалан айлтхан мэдчилье. За ингээд өнөөдөр бид бүхэн уул номын агуулгаас та бүхэндээ хүргэн номын хавчууруу нэвтрүүлэх маань ийхүү одоо эхэлж байна. Ингээд уул дуугийн Бадарчин Одхоо докторанттайгаа та бүхэндээ бас цуврал одоо мэдээллүүдийг одоо хүргэж байгаа. За уул номын тухай мэдээлэл агуулгуудыг хүргээд бас 3 дахь цуврал дээр ирсэн байна. Тэгэхээр өмнө нь бас тодруулсан агуулгынхаа бас тодруулгыг хүргээд өнөөдрийнхээ нэвтрүүлгийг эхлэх үү. За өнгөрсөн нэвтрүүлгээр бид Алтай тамгуудын талаар Алтай тамхан богд уулын талаар ярьсан тийм ээ. За өнөөдрийн үед бол асралт хайрхан, авцах хайрхан, алтан овоо гэд 3 хайрхны тухай ярэ. Асралт хайрхан уулын тухай сонин содон мэдээллийг бас хүргэнэ. Тий. Хинтээ нурууны хамгийн өндөр цэг болох асралт хайрхныг их уулсын занглаа уул хэмээн нэрлэж болно. Энэ уулнаас зүг бүр олон их уул нурууд салбарлаг үргэлжлэдэг бөгөөд 1227,074 га газрыг хамардаг. Хинтээ нурууны дархан цаст газар тариалагддаг. Асралт хайрхан хинтээ нурууны ноён оргилын нэг 70 түвшнээс дээш 2799 м өргөцсөн тус оргил Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт оршино. Асралт хайрхан уулын хамгийн өндөрлөг зэг нь 70 түвшнээс дээш 2799.3 м. Асралт хайрхан уулын оройн цасан бүрхүүл зарим зун хайлт Монголын улчид хамгийн анх 1951 онд оройд нарсан байна. Гэтэ яг сүүлд энэ асралт хайрхны мөх цастай хайрхан мөх цас нь хайлтсан. Одоо цасгүй байгаа гэсэн үг. Харамсмар тий. Одоо энэ нэг дэлхийн дулаалтай холбоотой ийм зүйл болоод байна уу? Энэ дээр таны бодол нь юу байдаг вэ? Гэхдээ яг эрдэмтэд бол янз бүр тайлбарлаж байгаа. Дэлхийн дулааллыг бол одоо болж ийн гэж юм. Байгаль орчин маш их халтай үйл ажиллагаа. Зарим эрдэмтэд болохоор зэрэг дэлхий дулаараагүй, дэлхий хазаацсан байгаа. За. Дэлхий хазаач учраас энэ байгалийн гамшид үзэгдэл болж байгаа гэдэг яг эрдэмтэд янзсаар л тодорхойлж байгаа. За тэгэхээр өөрийн одоо байр сууринаас ингэж авч үзсэн юм байна. За Улаанбаатар хоттой бол нэлээ ойрхон. Тийм ээ? Их ойрхон юм байна. Одоо тэн дээр бас энэ дээр нэг нэмээд нэг зүйл ярихад хэрхрүүр гэж та мэдхүү. Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт бас оршдын байна. Үндсэндээ нэг 6 хэдэн өдөр явж иж очдөг гэвэ. Мориор. Ингэж очдөг юм байна. Ер нь асралт хайрхан ингээд яг ингээд үзэхээр одоо түүхийн хувьд их сурвалжийн хувьд ер нь ямар хөө мэдээллүүд олддог юм бол. За одоо бол энэ дээр бол өндөр хэмжээсүүд бас энэ дээр харагдаж байна тийм ээ. Монголчууд л яг асралт хайрхан нэг Улаанбаатар хотоос хоёр талаас нь л гараад байна. Гачууртаас нөгөөх нь Төв аймгийн Батцүмбэр сумаас гарч байгаа. Батцүмбэрийн талаас гарч байгаа. Тий. Тэгээд артаасаа л гараад байгаа юм л да. Аль талаас гарч байна тийм ээ. Тий. Тэгээд яг манай сүүлийн үед энэ асралт хайрхан л их самарчд их яваад байгаа. За энэ бол одоо хамгийн тий болохгүй зүйл юм аа л да. Тэгээд их самарчд яваа. Тэгээд тэр байгаль орчныг бол бас их сүйтгэж харамсалтай байдал үйлдэлүүд их харагддаг. Тэгээд уулын самрагч бол нэг 11 сард төвдгөн шүү дээ. Тэгээд чи манайхан чинь болоог багт нь мөн хэрэглээл тэр моддыг бол тэгэл сүйтгэж байгаа юм да. Тэгээ би энэний өмнөх дугаартаас ярьжсэн хөхөө шүү, тоншоо шүү л харагдах байсан. Тэр иргэн хоёрын тий. Тэгэхээр байгалийн бас нэг тийм сонин ер нь ан амтд бол одоо үгүй болоод байна гэдэг. Тий, дөрвөө даа. Тэгээ ер нь Монголын ойчин энэ 70-80% нь одоо хөшөрцөн байгаад байдаг. Бас эмзэг. Тий, их эмзэг экосистем бас тэнд байна. Тий, ерөөсө хөшөрцөн л байна. Тэгэхээр тэрийг одоо залуу байна бол 20-30%. Тэгээд хөшөрсөн модууд нь унаад залуу модуудынхаа урах тэр орон цаг үгүй гэдэг. Тэгээд тэрнээс ч болж одоо тэгэл төмөр тэнцэг хортон шавжууд их тэнд өөрлөж байх. Тэгээд тэр нь жоохон манай жоохон эмзэглэмэр сэдв харагддаг. Тэгээд манай самарч зүй зөкстэй байх тал дээр яаж анхаарвал зүг бэ тийм үү? Ер нь зүгээр яг миний энэ зөвхөн миний хувь хүний бодол. За би бол бодохдоо байглаар нь л дахин сэргээж үр ашигтай ашигласаа гэж бодсон. Тий, эргэлтэнд оруулах хэрэгтэй байх. Тэрнээс хор цацаад тэнд бол үр дөнгө. Тэрийг байгалаар нь яаж байлгах вэ? Одоо тэр тоншоо шоу
өсгөөржүүлж юм уу, тий? нутагшуулах хэрэгтэй. Маш олон тоогоор нутагшуулж тавил байгаль өөрөө сэргийт. Манай Монголын байгаль болныг давуу тал нь сэргийгдэх бүрэн боломжтой. Сэргээгдэх одоо нөхөн сэргээгдэх боломжтой гэсэн үг. Маш богино хугацаанд сэргэх бүрэн боломжтой. Одоо бол зүгээр нүгөө ярихад самарчд гэж ярихаар яг нэг амьдралын хэрэгцээ шаардлага бол байж байгаа хувь хүнд тийм ээ. Ингээд эргээд харахаар самарчд бол одоо экологийн том дайсан болоод эхэлчихлээ шүү дээ. Одоо энэ сүүлийн жилүүдэд бол энийг бол одоо бүр тодорхой харагддаг боллоо л да. Нэг хитэн төгрөгийн ашигны төлөө. Тэгээ энэ дээрс үүдэж одоо гал төмөр янз бүр магадгүй болохгүй ч байж магадгүй л дээ зүгээр дотор санаандаа л тэгж боддог шүү дээ. Тэгээд хасаал тайрхан нийтэш нэг эмзэглэлтэй тал нь хэрэм өөрийгөө боож өгсөн тохиолдолд их гардаг. Яг гэвэл манай самарчид чинь залхуурд юм уу хэрэмний хоолыг тэр модонд ингээд царилаа хийчихдэг байхгүй самраа. Тэнгүүд нөгөө ухрам өчт тоосод чинь тэр самрыг нь царилсан самрыг нь одоо нэгс үүрийг л ухаж байгаа юм л та. Тэгээ ухаад авчаараа хэрэм иж хоолог болчихдог. Тэгээ иж хоолог болсон хэрэм тэгэл эцсийн дүндээ өөрийгөө одоо нэгс амиа хорлыг өдөө тэ. Тийм эмгэгтэй байдлуудад их ажиглаад. Тэр хэцүү шүү те. Тэгэхээр би ийм юмнууд байгаад юм л да. Тий зөвхөн хувь хүнийхээ хувьд бол би самарчдыг бол их тийм таатай хүлээж авдаг. Ер нь яг хөө зүү зохисны одоо баялагийг хүртэх ирэх байлгүй яг хөө тийм ээ. Тэгтээ одоо ашигын сонирхолтой гэдэг ийм зүйл байгаад ороод ирэхээр л асар их одоо гачлантай хэцүү болчиход байгаа. Эндээс бас харагдаж байна л да. Тэгээ тэр самрын чинь манайх дотооддоо боловсруулахгүй байгаа шүү дээ. Дандаа урд хөрш рүү. Тэгээ урд хөрш рүү явуулж байгаа бах тий. Одоо самарны 20 цээр тавигдах бас нэг цаг үе гэж байгаа тий. Энэ үеэр л ачуулчих шиг байгаа тий. Өмнө нь бэлтгэл. Тэгээ одоо яг нэг хэлэхэд бас үний бид шүү. Энэ тэнд одоо ой мод руу ороод бас модонд хай нэг алхан л да. Ингээд яхаар ихэнх нь одоо бэртэлтэй болцсон байгаа шүү дээ. Холтос тэр юунууд нь бол хэцүү болцсон байгаа зүйлүүд анзаарагдах ийм нөхцөл байдлууд үүсчээд байгаа л да. За энэний дараагийн сэдэв бол авзаг хайрхан уул тий. Монгол улсын Булган аймгийн 3 булаг сумын нутгийн хойд хэсэгт байдаг. Далайн түвшнээс дээш 2090 м дөрвөгдсөн авзаг хайрхан уул 3 булаг сумын хамгийн өндөр цэг юм. Уулын баруун урдуур Орцгийн хөндий, Орцог овоо уул, Баян улаан уул байдаг бол зүүн талаараа Шивэний нуруу Мангэрт уул харагдана. Хуучин цагт уулын нэрээр нэрлэгдсэн авзаг хайрхан уулын хошуу авзаг сум байж байгаад татан богдсон. Одоо авзаг баг гэж байгаа. Баг. Тий. Мөн 3 булаг сумын төв сууринг авзаг гэдэг. За авзаг хайрхан уултай холбоотой дуу шүлэг яруу найраг их олон байдаг. Ялч одоо Булган аймгийн 3 булаг сумын нутаг бол үзэсгэлэнт одоо сайхан байгаль лар хүрээлэгдсэн одоо ийм сайхан газар байх нь бий тийм ээ. Тэгэхээр авзаг хайрхан уул бол одоо 3 булаг сумынхаа хамгийн өндөрлөг цэг гэж ингэж үздэг юм байна л да тийм ээ. Ер нь одоо баг байна гэж энэ багт одоо ямар одоо халах хүмүүс амьддаг баг тийм. Ингэж оршин байдаг юм байна. Авзаг хайрхан уултай өөр холбоотой сайхан сайн зүйл. Домог тий. Одоо уул устай холбоотой домог бол монголчуудын одоо их том өв соёлын нэг хэсэг шүү дээ тийм ээ. Цэцэрлэг мантал уул аймгийн 10 хэрийн хошууны Цэдингийн Гаваа гомбил хэмээх хошуун туслах хүнд Чингис хааны сургаал Авзаг Баатар Арслан хэмээх судар хатаглагдсан баг. Хатаглагдж байгаа. Тос сударт өгүүлснээр Чонос голын аймгийн нэрт отож бариач хөрөмтийн хүүн Алтай шагаа хэмээх баатар ир байж Алтай шагаа нь 90 цент хүрч эрлэг дайчин зэрэг болоод эзэн богд Чингис хаанд ихэд хайрлагдаж 18 наснда Авзаг Баатар, 24 наснда Төмтийн магна Зоригт Баатар болж 25 наснда их Монгол улсын их баяр цэнгэл наадмын хүчит бүхийн барилдаанд төрүүлэн мянганы хүчит магна Арслан хэмээн цолыг хүртэхэд Чингис хаан түүнд Алтан Арслан бэлгэсэн ажээ. Түүнийг өтлөн хөгшиж насан үед болоход нутгийн шар талын хажууд орших Яргаат хэмээх уулын бэлд оршуулсан. Түүнээс хойш Яргаат уулыг Авзаг хэмээн нэрлэх болсон. Бөгөөд Авзаг Баатрын Алтан Арслан Цэрэн хэмээх алтан уургын тайж хадгалж байгаад ноёд лам нарт баригдан хорогдохоос өмнө ууланд нууж амтсан. Энэ тухайн түүхч эс ичин нороо гой түүхийн өмнөний мөрөөр бүтээлийн 4-р батас олж дэлгэрүүлж уншиж байна. Их Авзаг хайрхан Өвөр хангаан аймгийн Тарагт сумын нутагт орших уул юм. Их Авзаг хайрхны урд талаас нь харахад бие ороогоо твтэж байгаа арслан бар шиг харагддаг. Тус хайрхны яг ард нь алдарт 10 гээр хэр морины их шүтэн байдаг. За.
Шүтлэг нь болохоор зэрэг орой дээр нэмэгтэй хүн гарч болдгоо. Догшин хайрхан гэх бөгөөд тус хайрханд дан ганц арх өрөхгүйгээр сүү цай идэ өргөдөг заншилт. Их авцаа хайрхан өөрийгөө шүтдэг ардыг даас холоос ч маш сайн харж хамгаалдаг гэсэн яриа ардын дунд байдаг. Мөн аав хайрхан гэж нэрлэдэг. Аав шиг харж хамгаалдаг болохоор тэгж нэрлсэн байна. Гэсэн таамаг байна тий. Тэр одоо авцаг хайрхантай холбоотой домог гэх чаш энэ баг болоод өнгөрцөн юм үйл явдал юм шүү. Түүхийг сурвалж дээр бас тодорхой цаг хугацаатайгаа байд юм биш тий. Ер нь бол одоо түүхэн одоо нэг талаас их сурвалжийн мэдээлэл тий. Нөгөө талаас домог байж болох юм л зүйл байна л да. Би тэгэхэд уул овоо тахих ёсны тухай ярихдаа ямар уулан дээр одоо жишээлбэл эмэгтэй хүн гарахыг нь одоо хоригддаг юм бэ гэдэг ч юм уу те. Уул овоо тахих ёсны одоо тодорхой дэг жайгийн тухай хоорондоо ярилцсан байгаа тийм ээ. Тэгэхээр энэ уул бол одоо тэр мэдээллийг сонссон хүн бол энэ уул бол одоо ямар учир жанцантай ийм уул байгаа вэ гэдэг нь одоо илүү одоо тодорхой харагдах юм байна гэж. Тэгээ урд говь хангаахын жил бүр зуны дунд сард хоёр талаасаа нийлэмэнд солилцсон наадам хийдэг байсан. Энэ наадмаар хангаа говийн бөхчөд барилдаж морь уулздаг байсан. Гэтэл нэг наадмаар урд хожиж нэрэн дуулдаагүй 4 настай 10 ихэр гэдэг үрээ төрүүлж түүний ич хиттэй юм шиг хурдыг нь нутар нутгийнхан гайхсан гэнэ. 10 ихэрийг төрүүлж ирээд хөлсөө хосуулан ган амгаа химлэн ившээж зогсож байх үед цоргон цоодол гихч өөр хангаан хүн эн чинь миний алдчихсан хээр мөн байна гэж нутгийнхан цоодолд ийм морь байтгаа читгэрийн ганцаач илүү юунгүй хүн гэлцэн бөөн хэрүүл орол болцоосон байна. Гой хангаан тамгын газрынхан цоодлыг шүүжилдэ. За цоодол чи морьныхоо содон тэмдгийг хил гэж. Миний морь бол тагнаатай эрхий дарам хар мэнгтэй сүүлний угийн баруун зүүн тал хар цагаан хоёр хорглын чинээ чулуутай гэд үзэхэд уул тэмдэг ёсороо гараад ирхэн тэр. Ингээд тамгын газрын шийдвэрээр 10 ихээр цоодолд шилжихэд бохимдож уурсан эзэн боож өгсөн гэлцэн. Тэр цоодлогч чинь тун залтай сэргэлэн ир байж. Цоодол нэг удаа говь руу явж байтал зам таарлцсан адуун дундаас нэг хээгчгүй унаглах гэд хөвтөж байсан байхыг зайтай газраас нүд салгалыг хараад байсан. Тэгтэл хээгчгүүнээс гарсан унаг босоо буугаад их тойрон тоглож байхыг үзмэц уурлан авч сүүлний угны дотор талын арсыг нисгэн хар цагаан чулуу хийгээд явжээ. Түүнд нөгөө адууны эзнэхэр хаяа очиж ямар морь болохыг нь хардаг байсан байна. Тэгээд лойр хийхээр шийдсаач. Тэгээ хар мэнгийг нь 10 хэрийг нь төрүүлж ирээд ившигтэн дээд магнад байхыг ажиглаад авахдагч. Ийхүү говийн энэ гайхамшигт хурд 10 хэр нь өөр хангаа аймгийн нутагт шилжиж хөгшөртөл хурдсаар нэр цууд гарсан болоо. Дэн домог сайхан хүлгийн баримл идэггүй 10 хэрийн хотын төвд байгаа. Айг үйдсэн вангийн шар талыг 10 хэрийн тал гэж нэрлэх болсон түүх юм байна. Яасан сони те. Одоо энэ түүх тамгуудыг ингээ ярихаар нэг тийм яг бүр үнэхээр нэг тийм итгэмээр тийм гоё бас тийм домгууд гэдэг те. Одоо энэ түүхийг бол одоо жишээлбэл өр хангаа аймгийн төвийг 10 хээр гэдэг. За тэр 10 хэрийн талыг бас тодорхой хэмжээнд мэдэх юм бэ. Ер нь бодохоор те уул осгойг бол бид эрт дээрээс хэсүүлээд дахин шүтгэхтэй 93 наадмыг хийдэг ус. Тэгэхээр 93 наадам ч юм бол ерөөсөл уул устай нэг толботой. Чи наадамд бүх барилдахад уул ус нөхтөл дагдаг гэж. За тэр бол нутгийн уул ус өндөлцдгийн мэлдэ гэдэг үндэсний баяр наадмаар хүртлөөдөө ярьдаг шүү дээ тийм ээ. Нутгийн ард бол тий. Тэгээ хурдан морж гисэн тэгэл энэ уул устай холбоод. Манай Монгол адуу гэдэг ч юм бол их ухаантай. Гэдэг шүү дээ. Тэглгүй яах вэ? Одоо эзнээ боддог, эзнээ яадаг. Одоо унган адуу одоо эзнээ орхиж явах нь баг байдаг аа гэдэг ингэж бас ярих тохиолдол бас байдаг тийм ээ. Тий одоо дэлхийн 2 дугаар дайны үед монголчууд маш их олон тооны адууг Оросд бэлгэлсэн. Тэгэхээр тэр морьдууд их орондоо дахиж ирсэн түүхүүд маш олон байна. Тэгдэг шүү дээ. Одоо гүйсэн морины түүхүүдийг бол уншихад бол айхтар байдаг л дээ. Дээрээс нь би нэг зүйлийг олж мэдсэн одоо. Нөгөө гүйсэн морь биш үү тийм ээ. Одоо алсгал газар нь одоо зардаг ч юм уу ямар нэг байдлаар өгсөн тохиолдол гүйж ирсэн морь бол ингээд бүр ядарсан байт юм л шүү. Тэгээ уйлт юм л шүү. Морь уулахыг би одоо харсан. Сэтгэл бол хэмтрэмээр ийм зүйл болж иж үлээ. Одоо алдагдаад бараг 5 жилийн дараа янут төгсөндөг үгэд ирсэн шүү дээ. Тийм намайг гих мэт их саний те. Жоох бахад манай нөгөө
морь үйдэг гэсэн л дээ Төв аймгийн алдарт байж байсан. За. Тэгээ сайхан асуурлаа л да. Тэгэл өвөө дээр их очиж хүүхэд нас их өнгөрөөд гэсэн. Манай өвөө чинь Баян борд байдаг. Одоо энэ амралтын газрын. Тий, тэнд олон жил болсон алдарт байж байгаа. Тэгээ очихоор л их сайхан морьтой. Тэгээ багасаа их сөөлөл нэг морьтой ойр их сайхан бит. Одоо тэгэл бид нар ярьдаг ер нь одоо энэ фитнес янз бүрийн дасгал хөдөлгөөнд явж ийн гэл ингэдэг те. Зүгээр суугаа байд ажил хийж байгаа нэг хэм маягийг өөрчлөх арга бол энэ байж болно. Нөгөө талдаа морь унж байгаа хүн бол одоо бүх булчин ширмэс тийм ээ. Бүх зүйл бол байнгын одоо бэлтгэл сургуультай байгаа юм шиг л одоо байна шүү дээ тийм ээ. Тэр морь тань гэдэг чинь бол их ухаан байхгүй. Тэр бол одоо бүр том шинжлэх ухаан болчихлоо шүү дээ. Тэр шинжлэх ухааны төвшөнд одоо ярьдаг болчихлоо тийм ээ. Ерөөсөө морийг хараад морийг нэвтрүүл харж шинждээ шүү. Би бол тэр нарийн ширийг би мэдэхгүй л дээ. Зүгээр яг хөндлөнгөөс ингээл харахад манай өвөө чи ингээл морь хин гэдэг хүн байв? Санжааж. За. Тэгэл морийг их айхтар ажиглал. Ер нь их уяач хүн чи их сайхан л да. Тэгээ одоо надад тэр хазар нь байдгийг яг дурсгалтай гэдэг гэртээ тавьсан л байдаг. Тэр бол одоо олон сайхан хурдан хөлгийн авшиг шингэсэн тийм сайхан одоо хямрын бэлэгдэл одоо танаад байдаг байх нь шүү дээ тий. За хазаарыг монголчууд бас хазаар гэснээс бэлэгшээж үзэх олон шалтгаанууд бий шүү. Одоо жишээлбэл одоо дом юм уу да? Домд бол одоо амгаагаар одоо хүүхдээ ам гинтсэн тохиолдолд домнох юм одоо юу байж идэг тийм ээ. Тэгээ энэ хотод одоо суурийн иргэн шилжижснээс хойш амгаатай айл байна уу, амгаатай хүн байна уу гэж асуух тохиолдлууд их байдаг гардаг болсон. За нөгөө талдаа шинжлэх ухаан тэр ам гэмтгэгчээр нь юу гэж үзээд байгаа юм бэ гэдэг талаас нь би бас бодож үзсэн л дээ. Тэгсэн чи вирусын гаралтай гэж ингэж үздэг юм байлээ. Тэгэхээр одоо аргалах арга бол юу байдгүй гэхээр шинжлэх ухааны талаас дархлааг нь дэмжиж байгаа юм тий. За Монгол одоо амьдралын хэм маягт юу байгаад байгаа юм гэхээр одоо нагцаар нь ч юм уу тийм ээ. Ингээд домнуулах халуун амгаа домнуулах. За нэрийг ч одоо зүгээр үлжсэн тохиолдлыг би бас амьдрал дээр мэдх юм биш үү? Тий. За тэгэхээр ийм одоо домгийн улбаатай ийм зүйлүүд бас байдаг байх нэ гэж Монгол ахуй дотор тийм ээ. Ер нь энэ уул усыг судлаад үзэхээр монголчууд бид өлгийнд одоо хүн болдог шүү дээ. Тэгдэг. Тэгэхээр өлгийг бол одоо уултаал одоо ингээд зүрлээд байна удаа л гэсэн тийм зүгээр хоббиний хувьд бол тэгж бодол байдгийг. Жишээ яагаад? Гэхдээ ер нь л манайх ч хаад ноёдуудаа дандаа л уулын оргил одоо ч гэсэн тийм шүү дээ. Хүн оршуулахдаа оршуулгын зан үйлд бол уулын оргилыг одоо харуулж тавьдаг. Тэгээ ноёд хаадуудаа бол дандаа л ууланд оршуулж. Тэгэхээр л одоо манай ч алтан үлгийг л байгаа шүү дээ. Тий одоо тийм газар байгаа шүү. Байгаа шүү дээ. Тэгэхээр л уул гэдэг ч юм бол энэ стал нэг алтан үлг юм да. Тийм учраас монголчуудыг бид энэ өндөр сайхан харихтууд маань монголчуудыг бид үеийн үед л асарч хайлж хамгаалаж ямар нэг гинтийн осол аюулаас дитгэж явдаг болоо л гэж би дотроо одоо сүсгэлж явдаг. Тэр ч утгаараа энэ уулуудыг төрийн дахлагтай уул их байна манад. Тийм учраас монголчууд төр арт иргэдээ тэр дахлагтай ууланда даатгаж байгаа. Тэр чинь бас нэг цаагуур бас тийм нарийн учиртай байна л да. Тэр дахлах хийх зан үйл хүртэл өөр байдаг. Төрийн дахлах чинь хийх чинь шал өөр зан үйлтэй, дигж аягтай. Тэгдэг тий. Тэрийг яваад тэгээд усны нөгөө савдаг, шивдэг янз бүрийн юмнаас нь шалтгаалж одоо өөр байх талууд ус байдаг. Ер нь одоо төрийн тахилганд одоо орж байгаа энэ уулуудын тахих үйлүүд нь яг нийтлэг байдсан болов нийтгээд өөр бас байгаад идэм болов. Өөр байдаг тий. Тийм ба. За одоо битгарын ярих алтан уул Монголын их тахилгатай уул. Дараваа гэж нэрлэгэнч бий. Даргангийн галт уулсын нэг бөгөөд далайн түвшнээс дээш 1354 м дөрөгцсөн. Дарганг сумын төвийн дэргэд орших энэ уул нь Сүхбаатар аймгийн урд хэсгийн 6 суманд амьдардаг дарганчуудын шүтэн биширдэг уул юм. 17 дугаар зууны үеэс нутгийнхан дахиж ирсэн бөгөөд 1913 онд Богд хааны зарилгаар дахиж ирсэн. Монгол орны өргөн олныг хамарс их тахилга хийдэг уулын нэг юм. Хэсэг хугацаанд тахилга зогсоод байсан энэ овооны тахилгыг 1990 оны үеэс дахин сэргээж 2004 оноос эхлэн төрийн тахилгатай болгосон. 2004 онд оройд нь байх алтан ганжрыг бүрэн алтдсан баг.
Алтан овонд зөвхөн ирчүүд л гарч сүслэм өргөдөг. Арх тарсаа өргөж арц хүжээ аримнаалдаг. Энэ овоо бол бүх зөвхөн ирчүүдийн гараар боссон овоо юм. Алтан овооны дээр эмхтэй хүн гардгүй бөгөөд харин эмхтэйчүүд овооны баруун урд орших арай намхан дэвсэг дээр гардаг. Бас билээр нь тойрдог зам бий. Алтан овоо нь баруун хойшоо сэтэрч урсан тогоотой бөгөөд овооны баруун талд дуутнуур харин зүүн талд нь шилийн богд бол байдаг. За. Алтан овооны соргошин модыг отгон тэнгэр уулнаас залсан гэдэг. Овооны гол мод буюу ам модыг нь соргошин хэмээн. Энэ модыг авахдаа газар дэлхийн лус авдаг дахил байлан эдээ цайны дээжиг өргөн сан тавьдаг. Соргошин хэмээх мод нь мөнхийн ногоон үр жимстэй мод байх бөгөөд манай оронд самрын модоор хийдэг аж. Алтан овоонд залсан тэрхүү соргошин газар хөрвөлгөө залж авчихсан тэр өдрөөс хойш 300 жил өнгөрдөг. Тийм үү. Яасан сони юм би те. 300 жилийн өмнө одоо тэр модыг стайхтер юм бэ те. Тэгээд алтцсан гэж юм те. Сүүлд алтцсан. Сүүлд алтцсан. Ер нь бол монголчуудын одоо эртний технологи туулуудын нэг ялц хүмүүнээс мөн л юм байна л да. Тийм ээ. Одоо он цагийн юуг ингээд хараад үзэхээр тий одоо тэгээд алтан овог бол зөөрлөшгүйгээ гайхамшигтай зүгээр охиж боломгүй үзэгсэнд зүүн хязгаарыг сахин хамгаалагч зүүднээс гардгүй зөрхөн дуяатай алтан овоо минь эцэг өгдөөс дахиж шүтсэн энэрх хайрлахын шүтэн болсон ирч хүчтэй инхийг сахиулагч энгүй олон амтэн бүгдийг аварч өршөө алтан овоо минь гэж шүлгэсэн баг. Байгалийн өрмөц тогтцоо тус газар нь хонгорцсон тал нуур ус зээр гөрөөсийн эдээшиж тассан үзэгсэнд газар нүүдлийн соёлын игэншил ариун баялаг түүхүүлгийн нутагт алтан овоо оршдог. Монголын уул усны олон 100 дахилахын судрыг цуглуулж судлан шинжилсэн доктор Сүхбаатар бичгтээ монголчууд эртнээс газар усаа шинжин ирсэн уламжлалын дагуу алтан овоогоо харагдах шинж байдлаар нарт жаргах үед зүүн урдаас нь харахад баруун хойд зүг рүү мөлхөж яваа яст мэлхий хэлбэртэй баруун хойноос нь өргөөгийн ширээ дээрээс харахад дээлээ хийсгэн давхиж яваа азах шиг дилээ хийсгээ тий. Баруун өмнөөс нь хажихад хөвтөж байгаа арслангийн дүртэй гэж нутгийнхан хэлцээр ирсэн. Тэгээ тийм учраас даргангийг нутгийнхан өглөө бүр цай сууныхаа дээж өргөхдөө алтан овоо минь гэж сүсгэлэн биширдэг хөвсөн заншил байна. Ийхүү алтан овоо нутгаас нэлхсэн амны онцлог болсон жанараасхийн зүрхэн таринтай утга дөөх юм гэж бичсэн байна. Айхтар авшигтай ийм зүйл өгнө шүү дээ. Энергийн төвшөнт тийм ээ. Алтан овоо минь хэмээх сүслэн залбирах үг нь тарин болж адислагтлан эрчимдсэн үнэн бөгөөд энэ тухайн нутгийн ахмад Сэхэтэн нэг Монгол улсын гавьяат багш самдангийн лувсан норуу даргангачууд зовлон зүдгээрээс хагцах ирэл хийж зөвхөн Тэнгэр бурханд мөрөх зорилгоор энэ овог дахиж шүтдэг гэвэл мөхөс болно. Өгөөж буйных нь ундраг болсон төрсөн нутгаа хайрлах зон олныхоо хэрэгүү сэтгэлийн баталгааг илэрхийлж энэхүү овог босгож дахих нь бүх сайн үйлс бат оршин ариун цагаан байлгах зорилгоор бат цагаан нэрт хэмээх сураг босгож өмнөх үеийнхээ шилдэг уламжлалаар хойч үеэ хүмүүжүүлэх ухаалаг аргыг айлэрт бодож олсон гэмээ цохин гэж өгүүлсэн баг. Өрн шүү те. Одоо хүүхдүүдээ сурган хүмүүжүүлэх гээ. Одоо та бол яадаг вэ? Одоо жишээлбэл эртний ёс сурвалжлалын энэ арга барилаар хүүхдүүдээ одоо хүмүүжүүлэхийн тал дээр одоо хэрхэн яаж анхаарч байна? Энэ боломжтой байна уу? Өөр боломжтой. Тэгээ нөгөө нэвтрүүлгээр дэрчсэн монголчууд энэ гэрийн хүмүүжлээс соёл боловсролыг эзэмшдэг гэж яг л тийм байна. Яг амралтын өдрөөр бол хүүтэйгээ уулгарна. Тэгээд уулын түүх ярьж өгнө. Тэгээд айлуулах хүүгээ номуудыг уншуулж байдаг та өөрийнхөө бичсэн номууд. Тэ одоо тэгээд бид нөгөө ахуй орчноосоо бас холдчихлоо гэдэг ч юм уу. Тэгээд одоо цаг хугацаатай бас уралдаан амьдарч байгаа амьдралын нэг юм хэв маяг байна. Та бол өвөө дээрээ бол баг жоохон хүүхэд байх үедээ бол байнга юм очиж морь малны захад бас өссөн юм хүн биш үү тийм ээ. Тэгэл ингэж бодохоор соёлыг одоо бодитоор мэдэрсэн тэр мэдрэмжийн хязгаар бол арай өөр байдаг ч юм уу. Тэ адуу малнд хандах адуу малны тухай ойлголт бол арай өөр байдаг ч юм уу. Бусдаас шүү дээ.
Тэ. Тэгэхээр биеэр харж бас өснө гэдэг бол айхтар том одоо тийм хүмүүжлийн их том суур юм да тийм ээ. Тийм тэгэл жоох бахад манай өвч айраг бүлүүлнэ. За яг үнэ. Тэгэл айрыг чинь бүлэн штэ. Хэд хөрөхгүй одоо. Тэгэхэд одоо тухайн үед одоо хэд үлдэг гэсэн санахгүй. Би одоо айраг бүлэхээр одоо нойр их хөрдөг байж үлээ. Тэр чинь нэг юм химнэлд орчиж байгаа шүү дээ. Лүк гэл тэ. Тэгэл ер нь тэгэл нэг 1000 хөрхөөгүй юу ер нь бүр сонирн болно шүү дээ. Тийм бясалгал хийж байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг шүү дээ тий. Ингээл нэг юм холдооч байгаа юм шиг, ойр тооч байгаа юм шиг. Тэр дуу нь одоо хүнийг тэг дайвшруулна гэж байдаг юм болоо мэдэхгүй. Нэг тийм тос хартал, айргны дээр тос хөвтөл одоо тэгж яадаг байлээ шүү дээ. Бүлдэг байлээ шүү дээ. Одоо тос гаргах зорилгоор л тэр чи одоо тэр бүлдэг байсан юм болоо гэж. Тосын дээр нь тунраал тий. Одоо тэгээд энэ хөдөө орон нутгаар ингээл явж байгаа манай орон нутгийн хүмүүс айргийг яг тэр стартын дагуу хайрыг эсэхгүй байл л да. Одоо нэг хятадын хунцар савнд л би энэ дээр жоо сэтгэл эмзэглэл ит. Хадгалах савны хувьд бол үнэхээр одоо ярих асуудал бол байгаа. Тэр бол хунцар одоо бас нийтээрээ бас жоохон арай ойлголт нь бас жоохон гүнзгийрээд байгаа юм болов уу ч гэж бодох шиг бас багаар холдож байгаа байх. Энэ замбрааг ороод ирлээ л дээ. Хятад гэн энэ хунцар савны хэрэглээ бол бүр замбраагүй тархацсан шүү дээ. Тэгээд хямд төсөр дээрээс нь бол бас одоо юу гэдэг хэрэглэхэд бас хялбар байдаг ч юм уу. Тиймэрхүү байдал төсөөлөл. Тэгээд яг энэ төвдүүд болохоор энэ одоо цэнхэр сав чинь тэр тэгээ Эверест рүү явахад одоо сав ашиглаад байна л да. Одоо агуулах гэх юм уу. За. Манайхаар одоо манайхаар болоод авдрах юм да. За. Гэдэг маягаар л авшиглаад. Зөв. Манайхан бол тэр ундандаа хэрэглээд байл. Ундандаа хэрэгжилж байгаа. За энэ бол их том асуудал гэдгийг бол бүгд мэдж байгаа тий. Эрүүл мэндийнхаа талтаа эрүүл мэндээ шууд цэнхэр саваар халдсанж байгаа байхгүй тий. Тэгээ гол нөгөө тэр цэнхэр савг муулахаас илүү тэр Монгол ахуй соёл маань тэр холдоод байгаа. Одоо бид сайхан тэр айргаа манайхан бол архад гэдэг. Танаа энэ хавцаа юу гэж нэрлэв? Архад л гэдэг л дээ. Айргны архад гэж манай баруун монголчууд нэрлээд байгаа. Тэгээ одоо тийм хөхүүр гэж бас нэрлэдэг тийм. Манайх бол одоо яг хөвчлөлтөөр хөхүүр. Тэгээд нөгөө тогоо нэрнэ. За тогоо нэрлэдэг. Тогоо нэрэлэр нь ер нь монголчууд ч нэг тийм өв соёл их агуу хардаг л дээ. Тэрэн даанч одоо энэ цагуудын тухалтал алсраал. Айргныхаа одоо хөхүүрийг бол өөрсдөө л хийн шүү дээ. Тийм шүү дээ. Өхрийн ширээр хийн. Тэгээд тэр өхрийн одоо тэр хөхүүрэн дотор иссэн айргны амд арай жоохон өөр. Би одоо бас тэгж болмоор үе бас байдаг шүү дээ. Хүний эрүүл мэндэд хамгийн ач тустай зүйл чинь тэр ашигтай бактери гэдэг одоо сүүлийн үед манай яг үнэн тэгдэг шүү дээ. Эдэмтэд яриад байна л та. Тэр ашигтай бактери чинь тэнд хадгалагдаад байгаа. Тэгээд тэр монгол гэрэгдэж өөрөө шинжлэх ухаан. Тэр айргийн чинь хөхүүрийг монгол гэрт баруун талд. Баруун талын одоо тэр юуны ховцсон үтсний одоо юуны тэр доохон л байж байдаг шүү дээ. Хаалганы түвшээ. Дээхэн талд л одоо байдаг тий. Тэгэхээр тэр чинь бас их дом. Бас шинжлэх ухааны талаас бас тэр чинь бас их нарийн утга учиртай юм л. Бид л ер нь одоо түүхөөсөө алсраал байгаа болохоос ш. Их тийм нарийн дом, дэг, ёс, заяг тэр айраг эсгэн гэдэг чинь бас их дэг жагтай ш. Хэдэн цагт яаж бүлэх үү? Яг үнэ. Тэр чинь цагтай байж. Цагаар бүлэн штэ. Тэрнээс шууд хэн дортоо ороод бүлээд байхгүй. Тэр үнэ л дээ. Нэг бүлүүл одоо тодорхой хэмжээний тоотоо бүлэх асуудал бас ярьдаг. Ерэн дундчаар ингэжээ тосоо ашиг шимээ өгнө гэдгийг бол мэдсэн байгаа тий. Цагчин хүртэл шинжлэх ухаанд холбогдчих. Яг ямар цагт айраг бүлүүл айраг илүү эсэх үү? Тэр хөрөнгө хэрхий яаж одоо тэр актер бакс одоо манайхаар л яриад байгаа тэр ашигтай бактери л тэр цагаар л идэвхжүүлдэг байсан ба шүү дээ. Идэвхжүүлдэг байсан ба шүү дээ, тий. Тэр л одоо хүний биед хамгийн их ач тустай зүйл болоод. Одоо даачтай тэр маань их алсраа холдоод тэр Монгол ус. Энэ дээр би жоохон сэтгэл эмзэглэж явдаг. Амаргүй л дээ. Одоо тэгээ яг Монгол одоо гэдэг энэ үндэстний дархлаа шүү дээ. Одоо эдгээр хэрэглэгдэхүүн болон сая ярьсан зүйлүүд бол тий. Гэхдээ дархлаагаа бид нэр улам л одоо чадамжжуулах ийм зайлшгүй шаардлага байна гэдэг нь бол
одоо харагдчихэв. За ингээ Алтай ууныхаа яриа. Тэгээд эртдэр үед жагрын оронд ном сурахаар Монгол залуус их очдог байсан баг. Тэр үед Дарь гангаас банднаар их очдог. Тэр орны дацсан номын хурлын дэг жаягаар хурал ном эхлэх цагаас хожимдсан банд нарыг хатуу шийдэгдэг байсан баг тухай. Нэг удаа Дарь гангийн нэг банд хурлаас хожимдоод ороход нь гисгүй хүрээд ирсэн баг. За хурлаас хожимдоод би ч өнгөрлөөдөө гэл нөгөө банд атсан баг. Тэгээ Алтай овоогоо сэтгэлдээ дуудаж гүн сүсгээ залбир суусан гэж. Тэгсэн чи гисгүйч төмөр бэрээгээ далааж буулгасангүй яваад гисэн баг. Тэгээ лам ховоргууд урд ийм явдал тохиолдож байгаагүй тул ихэд гайхаж хамт лам гисгүйг дуудан учрыг лавлуул цагаан саарал хүлэгтэй 3 мм ширвээ сахалтай баатар далаасан илдээ суг руу сүлбэх гээд босонгүй гэсэн. Ингээд тэр бандын аим аврагдсан юм гэсэн тийм домогтой. Тэгэхээр миний хүн Алтай овондоо сайн сүслэж яваарай. Эзэн ид чидтэй бурхан юм болохоор хаач авс илд тусыг үзүүлдэг юм гэж хэлсэн байна. Тэгээ гэж нутаг усныхаа үр хүүхдэд захиж хэлдэг. Тэгээ монголчууд төрийн их тахилахад 10 уултай л да манай Монголоос. Тахилгад 10 уул. Тийм 10 уултай. Тэгээд уул бүхэн өөр ингэсэн бурхан сахиул ус савдагтай. Тухайлбал одоо Хинтийн ханыг намсраа бурхан, Отхон тэнгэрийг очирван хайрхан, Хөвгөн ханыг улаан сахиулсан орон гэдэг бол Алтан овоо цагаан дархийн бүрэл батай гэж. Цагаан хүлэг морьтой гэж одоо энэ тухай бол Чингис хаан удамд Монгол улсын соёлын гавь сэтгэлтэн яруу нэгж гомбч овоо бол хэлсэн баг. Тэгэхээр энэ манай энэ төрийн тахилгатай бол утж чинь өөр ингэсэн лус савдаг хоттой юм л да. Уул амтай, байгаль дэлхийн амтай гэж ярьдаг. Ер нь одоо ингээд эргээд утахад одоо хүн бол сүлд хиймраа за тэгээд одоо заяа буйна уул усандаа одоо даатгах ийм нийтлэг одоо үцэл манай монголчуудад байна тийм ээ. Чин одоо энэ Мэнд оёогоо бол Дарь ганг Алтан ууны тахилгын судар номд бол илэрхийлэхтэй. Тус сударт Дарь гангийн Алтан ууны сүлдэн цагаан саарал хөлөг морь хөлгөсөн баатрын дүрт. Бурхан шашны судруудад Алтан ууны шүтэнийг тэнгэр нартай адил бүтээдэг. Алтан ууны эзэн сахиулсан 33 тэнгэрийн оронд залардаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл Алтан ууны дээд оройд тэнгэр залардаг. Ер нь бол тэнгэрийн шүтэн гэж үзэж байна. Энэ уламжлалыг хүндэтгэж Дарь гангачууд Алтан ууг дахихтаа тийм цагаан саарал хөлөг морь сэтэрлдэг. Өөрөөр хэлбэл Алтан ууны эзний хөлөг гэж. Та нөгөө анх нэвтрүүлэл ярьжтэй морь сэтэрлээ гэж. Тий. Тэгэхээр энэ Алтан ууг дахихтаа цагаан өнгө морийг бол одоо сэтэрлдэг байна. За одоо тахилгынх нь одоо тэр савдаг шивдэгтэй ойртуулж ингэж одоо тахих гэнэ үү шүү дээ тийм ээ. Юу яах нь вэ шүү дээ. Одоо сэтэрлэх нь үү шүү дээ. Тэгээ сэтрийн зан үйл дээр заавал одоо буддийн одоо шашны болон бөөгийн зан үйлийн одоо аль талд нь одоо энэ юу байдаг тийм ээ. Аль нь одоо ингэж одоо сэтэрлэх боломжтой байдаг. Аль нь одоо тусдаа ёс заншил гэж би гэж ингэж хардаг. Тохиолдол бас бий. Тэгээд 1945 онд Монголын их цэрэг Алтан ууны хажуу суугаар гараад молцог эсийг гатлаад урагшаа гарахад Алтан ууны хөлийг дуутны уранд ундаалаад их цэргийг дагаад явсан байна. Ингээд дайнд дуусны дараа гар их цэрэг эргэж ирэхэд нуруу навгдсан турсан тийм цагаан морь дуутны уранд ирж ундаалаад байж байсан гэж тэр үеэр эр цэргүүд бол ярьдаг. Түүнээс гадна Дарь ганг Алтан уу бол хэн намайг шүтэж чадна түүний хүссэн газар хүргэнэ гэсэн тангарахтай байна. За. Сайн шүү те. Уул ус болгоны нэг тийм үнэт одоо чанар амьдрал ахуйтай холбогдсон тийм одоо зүйлүүд бол одоо домог мэт. Домог болон одоо бид нэрийн дунд яригддаг да. Тэгээд төрийн тахилгын уламжлал нь ард нийтээрээ шүтдэг хүндэгдэг уул хайхныг тухайн нутаг улс орны бэлэгдэл болгож шүтэж ирсэн. Үүний цаана нутаг усаа хайрлах, олон нийтийн санаа бодлыг нэгтгэн төвлөрүүлэх, байгаль их дэлхийгээ аргадах, дээшээ тэнгэртээ дэргэд байгаа лустай, байгаль дэлхийн уул усны эзэттэйгээ зүй зохистой харьцаж амьдрах ийм утга агуулгыг л илэрхийлдэг. Тэгэхээр Дарь ганг Алтан уу бол оройн дээд тэнгэр заларч байдаг ийм л уул усын эзэн баг.
бид бүгд одоо ирчүүд голцоо одоо алтан овоог зорж байна гэдэг ийм яриа. Амьдралын дунд өнөөдөр ч гэсэн байж л байдаг тийм ээ. Зүгээр яг хуу цагаан сарын дараа бол их ирчүүд бол их зориод байгаа шиг байна л да. За тэгэхээр шилийн богд их ойрхон байдаг болохоор тэр юм уу ирчүүд бол их зориод байгаа шиг ингэж байдаг. За одоо минь доёогоо гэдэг ч юм уу даш болбор яруу найрагч энэ гэдэг ялч одоо тэр төрсөн нутаг уул усан байх гэж би бол бодож байна. Тэгээд одоо ганган нуур энэ гэдэг одоо за тэрний ойролцоо одоо ялчвал тийм одоо ерөөл авшигтай оюун санааны хувьд ч тэр аж амьдралын хувьд ч тэр за байгалийн газар нутгийн өвөрмөс тогтцсон хувьд ч тэр ондоо шүү өөр шүү тий өөр л дээ. Алтуу дараа вон ганган цагаан хатантай хонгор хүүтэй дэш охинтой лүн хайрхан молцог химээг шадар дагуул нөхөдтэй шилийн богод баян дулаан хоёр баатар жанжицтай дөхмийн баян зотол хаан химээг хоёр дүүтэй гэж. Ганган цагаан нууранд Монголын хамгийн олон хунчулдаг. Энэ тухайд орны нэрт яруу найрагч бигдсэн яв хулаа ганг нуураас явсан хүн насандаа заавал ирдэг. Ганг нуураас ниссэн хүн намартаа заавал цуглардаг гэж шүлгэлсэн баг. Нуурын хажууханд байх зундаа цэг хүтэн өвөлдөө бүлээхэн байдаг орхихийн булгын аршаа авсаж үтсэн хүмүүс хажууд нь чанга хашаах тусам улам ориглон булгын ус ихсдэг учраас орхих хэмээн нэрсэн баг. Их сонирм тийм байгалийн тогтцолтой. Одоо дуучид уран бүтээлчид бол очиж дуулах ийм тохиолдлууд бол байна шүү дээ. За дээрэс нь одоо Улаанбаатар хотоос ч гэсэн за дотоодын аялал жуулчлал илчгсэн бас энд одоо намрын цагаар бол хөгжих бүрэн боломжтой болцсон хун чуулгыг харах гэж ингэж очдөг гэсэн. Ийм одоо яриануд бас байж идэг. Тэр бол одоо нэг хязгааргүй үзэсгэлэнтэй л тийм зүйл бас эндээс харагчлаа байгаа юм л да тийм ээ. Ганг цагаан нууранд. Тий. Хун чуулна. Одоо тэгтээ зүгээр нэг асуудал яригчсэн. Би зүгээр сайн мэдэхгүй л байна л да. Зүгээр сонсч ирсэн зүйлээ л яриа. Усан жоохон багсаа жоохон энэ аюулын ирмэг тэрлээ гэдэг ийм асуудал. Бас телевиз радиогоор яригчсэн ч үлээгүй ч үлээ гэж бас бодогч шүү таны ярианд бод. Тийм үү. Тий. Жоохон энэ ч бас юу шүү дээ. Яг нүүдлэх хунгийн л одоо суурин гэж хэлж болохоор газар юм шиг байгаа юм тийм ээ. Ер нь алтан овооны эргэн тойронд бол одоо хүн чулуу хөшөөл ихээр олон битдэг. За. Хаан хатны хөрөг бүхий хүн чулуу байхаас гадна хүү бэр зэрэг хүн чулууд ч олон бий. Монгол оронд 500-аад хүн чулуу байдаг гэсэн тоо баримт байдаг бөгөөд тэдгээрийн олонх нь Сүхбаатарын нутагт, Сүхбаатар аймгийн нутагт бол байх. Эдгээр хөргийг манай археологчид судлаад 13 дугаар зууны үетэй холбож үздэг. Тэгэхээр энэ хөргүүд нь ихсээ дахилга тайлагтай холбоотой зүйл байна. Тэр үед алтан овооны үлмийн хормод тайлга дахилга болж байсан гэж одоо эрдэмтэд бол одоо тогтоосон байна. Тэгэхээр л нөгөө би танд хэлчихсэн анх алтан үлгий гэж нэр чинь одоо энэ уултаал холбоотой. Тэгэхээр бид энэ ууланда ганц уул аваа дахин шүтгэсээ илүүтэйгээр бас өгдөөц ах амьдралаа хүртэл тэнд даатгаж дахих зан үйл бол хийжсэн байна. Дахилга тайлга хийдэг гэсэн байна. Тэгэхээр монголчууд ер нь их эрт дээрээс эсвэл энэ байгаль ус садагтаа зөв сайхан харьцдаг ус. Одоо бол энэ байдал их алдагдаад байна. Ер нь энэ овоо дахих зан үйлээ ер нь 199% нь эрчүүд хийдэг байна. За 1% нь бол эмэгтэйчүүд хийж. Тэр нь бол яг бөөгийн шашинтай холбогдож бол хийдэг. Тэгвэл 99% нь эрчүүд маань хийхдээ яг тэр зан үйлээ зөв хийж гинөө гэдэг нь бас их эргэлзээтэй. Бас их дараагийн бас нэг маргаан дагуулсан сэдв болоод. Зүгээр л очил манай эрчүүд ч очил архитект байгаа байхгүй. Тэгээд тэр уул өрөө дээр гараад архитаад арх уусан сохтуу хүн гараад ямар сэрх. Тэгээд тэр уул ус савдгийг нь одоо ингээд жочоогоол буун дугааргаал ан амттын үргээгээл одоо манай ч одоо чон халаад хямраа сэргээ гэдэг байгаа байхгүй. Тэгээд ч одоо нүгэл үлдчихэж ямар хэлэнцгийн хямар сэрх үү. Илүү тэр уул ус савдгаа илүү одоо юу хийн те
амар амгалан байх. Тэгэд илүү одоо алдагдуулаад илүү тэр уул тогшруулад байгаа. Тий. Илүү тогшруулж байх. Энэ л одоо жоох учир дутагдaltaй санагдаад байна. Одоо тэгээд нөгөө хүмүүс маань бас нэг талдаа ингэж ойлгоод байна. Тэг илүү хурдан машинтай хурдан буутай болчихоор бүх зүйл их амар хэлбэр харагддаг. Тэгээ явсан газар болгонд одоо хүн бол бодхол өстэй баг. Ер нь би хаана хизээ яаж мэдээж тийм сонирхол янз бүрийн зүйл байлгүй л яг. Тэр энэ бүх зүйл бол хим химжээтэй гэдгийг болоод хүн болгон ойлгож ухаарах тийм зайлшгүй шаардлага бол өнөөгийн ялангуяа нийгэмд бол байна шүү дээ. Ер нь бол тэгээ энэ эргээл харахаар нэг ялангуяа их түүхээ судлаагүй тэ газар нутаг гэдэг тэр ямар хүн цэнтэй ямар их язгуурын одоо чанартай өгөгдөлтэй ийм газар байна гэдгээ одоо сайн мэдээгүйтэй холбоотой мэдхгүй алдаа бол хэцүү шүү дээ. Тэгээд энэ Сүхбаатар аймагч өөрөх тал газар ихтэй. Тэгээ тийм болохоор энэ манайхан ч том энэ ланд машинтай чон их одоо хөөж бахардуулж байна л дээ. Зөв. Одоо тэгжэл би нэг 2 3 удаа нэг тийм таарчлаа. Тэгэхээр манайхан ч одоо ингээд ер нь байгаль их одоо чинь эмийн дооёо бол ингэж хэлсэн байгаа юм да. Монгол орны байгаль дэлхийн уул ус бол сансрын эрчим хүчтэй гариг оддын солилцолтой холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл сансар эрчим хүчний төвлөрөлтөй нутаг юм а гэж Оросын их эрдэмтэн Гомелев хэлсэн баг. Ер нь бол ортой болов гэж боддог хэмээн өгсөн баг. Монголд хүмүүсийн сэтгэлийг татдаг онцгой нутаг бас газар бол одоо олон байдаг. Тэрний нэг л одоо энэ алтаа. Тэгэхээр л энэ уул овоо гэдэг ч юм бол энэ сансар эрхсэн эрчим хүчний төвлөрөл юм аа л гэж одоо солилцол юм тодорхойлох гэдэг шүү дээ. Тийм учраас эмэгтэй хүнийг ууланд битгий гараад идэг гол шалтгаан эмэгтэй хүн зөвхөн савтай. Тэр савнд нь тэр сансар охт руугаас орж ирж байгаа энерги орсноос тэ болж эмэгтэй хүн төрөхөд одоо хүндрэлтэй төрдөг гэж одоо манай бурлууд маань тайлбарлаад байгаа. Тэгээс эмэгтэй хүний сүлд хямрыг бол буруутгасантай ч юм уу эмэгтэй хүнийг одоо юу гэдгийг дорд үтсэнтэй бол биш байна. Эмэгтэй хүн ч өөрөө савтай. Тэр савнд нь ингээд уулаа өрөөд гарч байгаа оддын гаргасан солилцолт толгойд энерги тэнд байгаа юм л да. Тэгээ тэр энерги нь л одоо тэр эмэгтэй хүний савд орсон болж эмэгтэй хүн төрөхөд хүндрэлтэй төрдөг. Магадгүй амиач алдаж болох хэмжээний зүйл үүсдэг учраас эцэг өгдмөн дээрээс хэсгээд эртээ хэсгээд өндөр уул өрөөд дээр тэрц маань тахлагтай төрийн тахлагтай хоон дээр битгий гарчил гэж айлтдаг. Тэрийг нь манайхан ойлгохгүй л байл. Тэр аюултай юм биш үү одоо. Тэгж яг үздэг юм бил. Би тэгж ярихын сонсч байсан. Тэр одоо эмэгтэйчүүд маань яагаад бид нар тэр аваад юунд чинь гарчуулдаггүй юм. За эр хүн болвол ер нь эмэгтэй хүнээс үүсдэг биз дээ. Тэгэхээр бид нар ер нь гарахад нэг буруу юм байхгүй гэж ярьдаг. За энэний ард бол мэдээж энэ одоо Монгол орны газар нутгийн болоод за энэ төрийн техниктай хайрхад уул ус гэдэг бол өөрөө бол одоо байгалийн цэвэр эрчим энергитэй их холбоотой байдаг юм байна тийм ээ. Тэгээ энэ энергиэс одоо үүдэлтэй асуудал бол эмэгтэй хүнтэй бас бие аригны муухай сөрөг нөлөөтэй учраас энийг бол дэмждэггүй байна гэдгийг л одоо бид нэр ойлгох хэрэгтэй болж байна. Тэр байтугай одоо тэгдэг штэ сар хэртэх гэж нар хэртэх энэ үзэгдэлд жирэмсэн их хүнийг бол гаргадаггүй штэ. Тэр нар сарны хэртэлтийг үзүүлдэггүй. Ийм л одоо их тийм их саний ард түмэн байгаа юм да бид нар. Тэр чинь нөгөө тэнгэр ахлын үед эрчим хүч газрын эрчим татах хүчтэй холбоотой. Тэр татах хүч чинь л тэр орон зайг үүсгэнгүүт тэр орон зайд орсон эмэгтэй хүн савтай учраас тэрэнд нь хоригдлогдоод дараагийн хүндрэлүүд болно л гэсэн л одоо болгоомжлсон цээрэлсэн тийм тайлбарлалаа баг манай эрдэмт одоо ч одоо агаар мандал гэж юм байна шүү дээ. Тэгэлгүй яхаа. Одоо энэ бол энергийн төвшин их яригддаг боллоо. Парапсихологийн төвшөнд бас айх тэр яригддаг боллоо тийм ээ. Орхон хоосон зүйл биш. Өнөө хэцүү шүү. Тэгэхээр л энэ одоо манайхан болоод энэ уул уссаа одоо чинь манай ирчүүд маань одоо ингээд уу тагч байна. Харддаг. Тэгэхэд манайхан их архины шил их хайдаг.
Тэгээд байгальд одоо тэр шил одоо Замбрааг үйдэг шүү. Тэгээд хог могоо их хайн тэгэл тамхины шаа хайн. Уулан тэр овоо дахих зан үйлд чинь тэр байгальд ээлтэйгээр хог тарьдгүй шүү дээ. Цэрлдэг. Ширхэг тамхины ширхэг чихний цаас ч гэсэн хай. Тэгэхэд манайхан бол овоо дахих зан үйл хийсэн хэрнээ эсрэгээр хог тариад тэр зан үйлээ нэгсэнд устгаад байгаа юм уу, гүсгээд байгаа юм уу гэдэг л сэтгэл төрөд байгаа. Соёлд одоо энэ ялангуяа энэ овоо живан дээр авч гарах одоо эдээ цагааны хөвч гэсэн баглаа бодол пластик зүйлүүд ихтэй болчихлоо л да. Тэгээ эндээсээ бас нэгдүгээр төвдөлтөй байж болно. Хоёрт бол бид нэр одоо тэр тахилгын үйл хийхдээ бид нэр одоо ямар хуу хэмжээ янз бүрийн юм одоо баримталж явах хэрэгтэй үлээ гэдэг энэ бол одоо бидний одоо оюун санаа ажимдэрлээс жоох алсраад байгаа юм болов гэж тийм ээ. Тэр овоо жива тахилгын талаар одоо хоёлоо өмнөх цуврал нэвтрүүлэгт ярьсан шүү дээ. Тэр нь ямар одоо эко байдлаар уул ус лус авдагтайгаа одоо харилцдаг байсан юм бэ? Харьцдаг байсан юм бэ гэдэг те. Монголчууд овоо дахтаа цагаан эсэх явж явдаг гэсэн байна. Аа. Эсэх явж яваад дивсээд тэгээд дээр нь өвдгөлээ сууж агаад бүсээ мөр дээрээ тавиад тэгээд уул ус тэнгэр хангаа харагддаг. Тэгээ яг тэр хоол цагаа авч яваад цайлж ундаалчаад аваа явдаг болохоос ш манайхан тэр чигт новон дээр өгч авчдаг. Тэгэл цагаан сарын дараа би таардаг те дүүрэн хэвэн бо. Тэгэл тэр нь хог болол. Тэгэл чансан баха. Одоо тэр зураг хөргийг харахаар тэр чинь зүгээр зан үйлээ үлдчихэд авчдаг. Байгальд ээлт. Тэгэд манайхан тийч нь авчиад байгаа. Одоо зөвхөн одоо алтан овоо гэхгүй тийм ээ. Ер нь одоо хөвсгөлдч байна. Тэ? Гэх мэтэр одоо энэ Бүхэл газар. Бүхэл газарт одоо энэ янз бүрийн ерөөл авшигтай газрууд их байна. Одоо сэлэн гэдэг ихт бас байж л байдаг тийм ээ. Одоо тэр зөв ойрын чийлэлд отгон тэнгэр хайхны хажууд байдаг нуур. Юу нуур? Тэгээ тэнт ч одоо тэгэл мөнгө аяг манайхан хийгээд шүү. Тэгэхээр ч одоо тэгээд Бадар ундаг гэдэг тий. Тэгээд мөнгө аяг хийгээд тэр хүний сүлдэх ямар сэрэх хөө тий. Ер нь манайхан жоохон тийм нэг буруу л яваад байна даа л гэж зөвхөн хуухныхаа хувьд бол боддөг. Тэр Бадар хундаг нуур чинь хизээ л нэг хоёр залуу ороод аяга авсан тий. Авсан шүү дээ. Тэрийг бол би бол бас зөв л гэж бодоод тэр байгаль хийж цэвэрлээд цагдаагийн асуудал дээр очиж өстэй. Тий. Тэр тэгтээ нэг цэвэрлэх бас өнцөг бас биш юм шиг байна. Тэр бол ашиг сонирхлын одоо зөрчилтэй байж. Тухайн үед бол яг тэр хүмүүс шунлын сэтэлтэйгээр л хийсэн. Хийсэн байх. Одоо магадaltaа гэж хууль байгууллагын үтс юм шиг байгаа юм тий. Чинь одоо энэ Хөвсгөл аймгийн хүслийн хаад гээл тэнд ч одоо асар их байгалийн чулуу байдаг. Одоо тэрийг манайхан түүсээр аваад одоо манай Хөвсгөл далаач одоо хэцүүдэж шин. Одоо хотын айлууд орон сууцсан тэргэлдэг айлууд байнд ихтэй байдаг. Тэр далаач би хөнгөнгөний чулуу байдаг. Их гоё яа. Тэгээ тэрий чинь уушаа хят руу хэцүүж. Тэгэхээр одоо тэр байгаль далай маань одоо бидний бол далаа шаа тий. Хөвсгөл далай маань тэр их эрдэс болсон чулуугаа ингээд зөөгөөд одоо юу болох вэ? Одоо цэнгэг усны нөөц бодвол одоо ялтчгүй одоо хөвсгөл далаагаар одоо ингэж одоо ярахаас өөр арга байхгүй шүү дээ. Тэгээд ингээд нэг ийм айхтар хорон ийм юмнууд бас ингээд явах юм тийм ээ. Байгаль дэлхийд жоохон халтаа. Тийм нөгөө хүн юмаа мэдхгүй л түүхэл мэдгүй. Нөгөө хүн мэдхгүй юмнаа дайсан. Яг нөгөө мэдхгүй юмныхаа дайсан гэж ярьдаг. Тэр бид нэр илүү бас ботхол өстэй болчиход байна шүү дээ. Одоо байгаль их дэлхий гэдэг юм чи хүний үйл ажиллагаанаас шалтгаалж асар их хэмжээгээр одоо дарайтдсан байна гэдэг нь бол нэгэн шинжлэх ухаан тодорхойлоо гаргаад ирчлээ тийм ээ. Тэгэхээр хүний эндээс бас сэргийлэх бүрэн боломжтой гэж. Тэр нь бол хүн бол ухамсарт одоо ийм хүн учраас одоо энэ байгаль дэлхийтэйгээ харилцах энэ зүйлүүдийг бол одоо маш сайн одоо дүрм журмыг дагаж мөрдөх ёстой. За монголчууд ялангуяа дүрм журм гэхээс илүүтэйгээр ёс заншил тийм ээ энэ зүйл нь бол одоо тодорхой дэг ёстой байхгүй юу? Тэ? Тий, байрнаасаа хөдөлсөн чулуу 3 жил завдгаа өгч. Тэр энэ одоо энэ Монгол одоо философи шүү дээ энэ бол тийм ээ. Тэгэхээр л тэр байгаль ихтэйгээ хэрхэн яаж ханддаг нь энэ үнээс л илэрхийлэр айхтар үг шүү энэ. Тий. Айхтар үг шүү тий. Хүн ер нь тэр болгон уул ус авдаг цэцэг ногоог хамаагүй тастаж болохгүй нэ. Хич гэсэн хүүхдтэй хэлдэг.
уулахадаар байгалийн сайхан даялагта заа мэн нөхөө цэцэг нөгөө бити тастар наач урах гэж байж цэцгийн бити тасал модны бүчээр мити хугал байгаль их дэлхийтэй зөв зохистой харьцах болов хэрэгтэй л гэж боддог та. За эрхэм үзэгчтэй $100 радио сонсогчдоо та бүхэнд номын хавчурган нэвтрүүлэг хөрч байна. За номын хавчурган нэвтрүүлгийн найруулагч Илбэг Заяа, хөтлөгч Галсан. За судлаач Уйл Довгийн докторант Бадарчин Отхуу гэсэн багштайгаа хамт та бүхэнд нэвтрүүлгийг хөргөж байгаа үлээ. Ингээд өнөөдөр бол уул гэдэг агуулгын хүрээнд бид бүхэн бас нэвтрүүлгээ хөргөж байна. За уул агуулга маань цаашаа үргэлжлэн үзэгслэн сайхан төрийн дахилгад уулууд. За түүнтэй холбоотой одоо түүх турсгалын одоо байгалийн энэ одоо сонин садан өвөрмөц одоо түүхүүдийн талаар та бүхэндээ одоо хуучлан ингэж одоо хүргэх юм. За өнөөдөр бол одоо алтан овооны талаар ярьлаа, асрал тайрхны талаар ярьлаа, авзраг хайрхны тухай одоо мэдээллийг хүргэлээ. За ер нь одоо алтан овоо гэдэг энэ одоо энэ Монголын их тахилга туул бол ямар одоо гайхалтай их түүхтэй монголчуудын аж амьдралд ямар их том судлагдхуун болж ямар их олон жил одоо монголчуудын одоо сүсэг бишрэл тийм үү хайр одоо бүх зүйлийг одоо ингэж татсан ийм сайхан авшигтай хайрхан бэ гэдэг нь бол одоо ингэ судалгааны материалууд дээрээс ингэ харахаар их тодорхой биш үү тийм ээ. Тэр нь Монголын уул нурууг ярихад нэг цагийн хугацаа бол маш одоо хөрөлцөхгүй л дээ. Тэгээ тийм учраас нэвтрүүлэг болгондоо би болж байгаа 3-4 уулын талаар ярих гэж бодож байгаа. Тэгээд би яг нь 11 ном бичлээ. Ном ер нь ингээд ном бичдэг хүн ер нь өөрийнхөө гар бичмэлд их хайртай. Би одоо нэвтрүүлэг болгондоо дандаа өөрийн гар бичмэлээсээ харж ярьдаг. Хэвлэлтэй ном бол яг вэ. Гэ хэвлэгдээд байгаа. Хүн ингээд ер нь энэ гар бичмэл чинь миний их хөв байхгүй. Тэгээд ямар ч хүн дуучин ч гэсэн гар бичмэлийн тэр зүйл чинь тэр хөгжмийн зохиолч хүнд маш эрдэнэ байдаг бол одоо ном бичдэг хүнд бол энэ гар бичмэл маш их өөртөө бол хамгийн үнцэнтэй зүйл байдаг. Тийм учраас монголчууд эртээрээс өсвөл номыг их сүсэн биширч дээдэлдэг ард байсан. Эдгээр бие чимхээр эрдмээр бие чимээ гэж. Ном бол ертөнцийг харах цонх мөн гэсэн ч бас үгүй шүү те. Энэ бас айхтар үг шүү те. За ингээд өнөөдөр уул номын агуулгаар эрхэм үзэг сонсогч та бүхэндээ номын хавчуурга нэвтрүүлэг маань хөрлөө. За ингээд номын хавчуурга нэвтрүүлэг $100 радио болон за орон нутаг телевизээр шууд хүрч байгаа. За $100 радиогоор бол даваа лавг баасан гаригийн яг 13 цагт та бүхэнд хүргээд байгаа. За орон нутаг телевизээр бас нэвтрүүлэг маань цацагдж одоо эх 7 хоногоос төлөвлөлтөнд орж эхэлж байгаа. За ингээд үзэг сонсогчдод та бүхэн бас Бадарч Отхуу гэсэн хаяг бол орон нутаг телевизийн пэйж хаяг дээр за бичлэг бол мэдээж бас тавигдана нэвтрүүлгийн. Тэгэхээр энэ доор бас сан сэтгэгдлээ та бүхэн бас илэрхийлээд ингэж яваарай гэдгийг бас хүсэх байна. Ингээд өнөөдрийн дугаартаа хамтдаа ус эрхэм үзэг сонсогч та бүхэндээ баярлалаа. Отхуу танд бас гялалаа. Тэгээ дараагийн нэвтрүүлгүүдээр шууд утас холбогдох баг. Тэгээ шууд утсаараа холбогдсон үзэгч сонсогчтой би өөрийн бичсэн номнуудаас дурсах нь өөрийнхөө одоо би 11 ном бичсэн байгаа. Тэгээ харж байгаад аль болох би монголчуудтай шинжлэх ухаанч байгаасаа ямар нэгэн шинжлэх ухааны хандаасаа гэсэн үднээс аль болох би шинжлэх ухааны холбогдлолтой номын дээжийг үзэгч сонсогч оролцогчтой гарын бэлэг болгож өгөх болно. За баярлалаа. За ингээм хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй үзэгчтэй.